Сайн уу? Ангитай чи гараа өргөж хариулаар байгаач зүрх чинь хүчтэй цоглоод хамаг би чи халгаа өргөд байдгүй. Хүмүүс чамайг хэтэрхий дуугүй, ичимхий гэж хэлэхэд чи дотроо би юм байж яаж удирдах болно гэж санаа алдаж байсан уу? Тэгвэл би чамд нэг нууцыг хэлье. Дэлхийг өөрчлөх хамгийн агуу удирдагчид бүгд чанга дуутай олон хүнтэй хүмүүс байгаагүй. Өнөөдөр бид ичимхийхэн удирдах болж чадахгүй гэсэн төөрөгдлийг хамтдаа эвлэж чиний дотор нуугдаж байгаа тэр чимээгүй хүнийг хэрхэн ашиглах талаар ярилцах болно. Бид үдэгдэж хэрэл тайзан дээр гарч орлоод хүн болон загнаад гүйж байдаг хүнийг төсөөлдөг. Гэтэл энэ бол маш том үйл ажиллагаа юм. Зан чанарын хувьд төгшөө буюу интроверт байх нь сул тал биш. Харин ердөө л чиний мэдээлэл боловсруулах арга юм. Удирдах чадвар гэдэг бол зан чанар биш. Харин бусад нөлөөлөх чадвар юм. Чамайг хүн болгонтэй чанга ярихгүй байлаа гэд хүмүүс чамайг даахгүй гэсэн үг биш. Нээлттэй хүмүүс байдаггүй супер хүч, ичимхий хүмүүст байдаг. Тэр тэгвэл супер хүчүүд нь юу вэ? Нэгт сонсох чадвар. Сайн удирдагч бол сайн яригч биш, сайн сонсогч байдаг. Ичимхий хүмүүс бусдыг хэлж буйг бас хэлээгүй байгаа сэтгэл хөдлөлийг маш сайн мэдэрдэг. Хоёрт гүн гүнзгий бэлтгэл. Бид олонний өмнө гарахаас айдаг учраас бусдаас 10 дахин илүү бэлддэг. Тэр бэлтгэл чинь чамайг илүү чадварлаг болгодог. Гуравт хариуцлага. Ичимхий хүмүүс өөртөө анхаарал татах гэж биш, харин ажлаа сайн хийх гэж үзэгддэг. Тэд багийнхаа амжилтыг өөр дээрээ наадаггүй. Харин багийнхаа гишүүдийг гялалзуулж чаддаг. Чи Билл Гейтсийг мэдэн шүү дээ. Нөлөө бүхэн энэ хүн маш ичимхий нэгэн. Тэр хэлэхдээ хэрэг чи ухаалаг бол дотгошоо зан чанараа ашиглаж сур. Гүн гүнзгий бодож асуудлыг шийдэхэд тэр зан чанар чинь туслана гэж хэлсэн байдаг. Мөн Америк нэгдсэн улсын 16 дугаар ерөнхийлөгч Абрахам Линкольн байна. Тэр маш дуугүй, жожигдуу хүн байсан ч түүхэн дэх хамгийн шударга, хүчирхэг удирдагч болж чадсан. Тэр өөрсдийгөө өөрчлөх гэж хичээгээгүй, харин өөрсдийнхөө байгаа байдлыг ашиглаж сурсан юм. Одооноос чи юу хийж сайн удирдагч болж болох вэ? 1. Өөрийгөө битгий гол. Чи ичимхий байгаа чиний буруу биш. Энэ бол зүгээр л чиний онцлог. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс бүх зүйл эхэлнэ. 2. Жижиг хариуцлагаас эхэл. Ангийнхаа нэг жижиг арга хэмжээний төлөвлөгөөг гаргах, эсвэл найзуудаа уриалаад нэг толон зохион байгуулж үз. Заавал чанга орлох албагүй. Зүгээр л зохион байгуул. 3. Мэдлэгээрээ зэвсгэл. Хэрэв чи тухайн сэдвийг бусдаас илүү сайн мэдж байвал айдас чинь аяандаа алга болно. Мэдлэг бол өөртөө итгэлийн хамгийн том их үүсвэр. Дэлхийд чанга дуутай хүмүүс хэрэгтэй байдаг шиг гүнзгий боддог, бусдыг ойлгодог, чимээгүй удирдагчид маш их хэрэгтэй байдаг. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд би ичимхий болохоор чадахгүй гэсэн бодлоо би ичимхий болохоор илүү нухацтай удирдагч болно гэж өөрчлөөрэй. Чиний хамгийн ичимхий зан чанар чинь хамгийн том давуу тал байж магадгүй шүү.